мотивацийг ингээд судлах боломжтой болохоор Орсын эрдэмтэн Иван Котляревич мотивацийг методик загвар судлах боломжийг олгосон байдаг. Уг мотивацийн математик загварчны болохоор мотивацийг вектор гэж үздэг. Учир нь маань ажлын мотивыг ингэж зорилгоор байгууллагаас явж байгаа үйл ажиллагаа учраас энэ мотивацийн вектор юм аа. Хугацаа багч бас бид энэ тавчхан ярьжээ. Ажилтан ингээд ажлыг харж байгууллагаар гаргаж байгаа маш олон төрлийн үйл хөдлөлүүд байдаг ба тэр дундаас тухайн үйл хөдлөлийг онцгойлон авчруулаад тэр үйл хөдлөлд яг ямар хэрэгцээнүүд нөлөөлөд байгаа гэдгийг харж ирээд тэгээд тэр хэрэгцээнүүдээс судалгаас үндсэндээ хэрэгцээ тус бүрийн радиус векторыг боловсруулаад үүнийхээ үндсээр ажлын тухайн үйл хөдлөлд хэрэгцээ сэжигдсэнийг эдгээр векторыг боловсруулдаг. Ингэснээр бид нар ингээд ажлын хувьд ямар нэгэн үйл хөдлөлтөөс хэлсэн тодорхойлсон дараа түүнийг бүлгийн төвшин тодорхойлж дараа бүлгийн дундаж мотивацийн векторыг авна. Учир нь яг байгууллагаар байгууллагын ажлын тусгаар зориулж мотивац явуулах боломжгүй бид бүлгийн хэмжээнд явуулаад тэр нэг бүлгийн олонхыг хамж өөрчлөлттэй байж байх ажил тогтоож иймээс бид нар бүлгийн дундаж мотивацийн векторыг авч үүнээр шийдвэргээ хийгээд тэгээд мотивацийн үйл ажиллагаа шийдвэрлэж явуулах шаардлагатай. Ингээд мотивацийн вектор тодорхой шалтгаан дараагийн 6 шалтгаанаас мэдээлэл өгч байгаа. Ингээд энэ векторыг би Монголын хамгаалалтын салбарт олон жилийн шүүд ажиллагаа амжилттай болсон нэг байгууллагад сонсч үзээ. Энэ байгууллага 140 ажилтнтай. Тэгээд яг энэ судалгаанд бид ажлаас янз бүрийн олон үйл хөдлөлөөс ажилтнаа хэрхэн сэтгүүлж байгаа, ажлаа гүйцэтгэхэд хэр төвшин чиглэлцээ гэдгийг тодорхойлох зорилгоос судалгаа хийсэн бөгөөд судалгаа тухайн компани яагаад нэгдүгээр зэрэг арай ажиллагаа хангацсан болно. Тэгээд яг ажлаа гүйцэтгэхэд сэтгүүлж байгаа ажлаа гүйцэтгэх тэр үйл хөдлөлтөнд нөлөөж байгаа одоо хэрэгцээнүүдийг дараах талаар авч үзсэн. Үүнд бол хангалттай хэрэгцээ, найдвартай байдлыг хангах хэрэгцээ, хамтын оролцооны хэрэгцээ, олон нийтийн арга хэмжээний хэрэгцээ гэдэг наймын хэрэгцээний үндсээр ажлаа одоо сайн гүйцэтгэх боломжтой болж байгаа маа. Ингээд энэ хэрэгцээнүүдийг болохоор хоёр шалтгаанаар ашиглаж судалгаараас нэгдүгээр нь тухайн хэрэгцээнүүдэд ажилтнад хэр чухал гэж үзэгдэж байгаа. Нөгөө талаас байгууллагын ажиллагааны тухайн хэрэгцээ ямар төвшөнд хангаж байгаа вэ гэдгийг тодорхойлох зорилготой хоёр төвшин судалгаа явуулсан. Ингээд энэ судалгааны хүрээнд би яг ажилтны жишээгээр хэрхэн тоолсон тайлбарлая. Энэ ажилтны вектор байгууллагын 20 ажилтны дундаас хамгийн өндөр сэжигтэй гарсан цахилгаан чанаа гэдэг ажилтны байгаа. Хүний хувьд тэр 8 төвшний хэрэгцээний чухалчлагдах байдлын судалгааны үр дүн ингээд хэрэгцээ хангалтын төвшний судалгааны үр дүн байна. Эндээс харахад бол ажилтны хувьд анхдагч хэрэгцээ болоод найдвартай байдлыг хангах хэрэгцээ, чөлөө цагийг хэмжих хэрэгцээ нь бол хамгийн чухал гэж гарсан байгаа. Тэгэхээр судалгааны үр дүн дээр үндэслэн дараагийн ажилтны мотивацийн векторуудыг тодорхойлно. Ингээд тодорхойлсон үйл ажиллагааны мотивацийн векторын модуль 131 буюу энэ байх ёстой модулийнхаа 92% эзэж байгаа 92% эзэлжтэй гарч байгаа. Бүлгийн мотивацийн вектор бол дараах байдлаа. Бүлгийн мотивацийн векторын модуль нь 60% эзэлжтэй байгааг харуулж байгаа. Тэгээд энэ ажилтны дээр мотивацийн векторын координатуудаас харуулсан дараах хэрэгцээнүүд хамгийн бага хангагдсан байна. Одоо ажилтны хэрэгцээг анхдагч хэрэгцээг хангах болон олон нийтийн арга хэмжээ чөлөө цагийн хэмжээ шанаж онцлог хэрэгцээнд орцуулах гэсэн хэрэгцээнүүд нь бага хангалттай байгаа учраас ажилтны уг хэрэгцээнүүдийг хангацуулах байгаа янз бүрийн үйл хөдлөл гарна. Гэхдээ энэ таван хэрэгцээ дундаас ажилтны чухалчлагдах байдлын шинжилгээ өөр хамгийн чухал нь нөгөө анхдагч хэрэгцээ болон чөлөө цагийн хэмжээ хэрэгцээг ажилтны чухал гэж үзсэн учраас яг энэ хоёр хэрэгцээг хангацуулахад янз бүрийн үйл хөдлөл гаргах. Тэгэхээр бид нар энэ дээр үндэслэн ажилтны байж болох гаргаж болох үйл хөдлөлүүдийг таамагласан байна. Жишээ нь ажилтны анхдагч хэрэгцээ авч чөлөө цагийн хэмжээ хэрэгцээнүүд бага хангасан тул эдгээр хэрэгцээний хамтан тул мөнгө олоход бол янз бүрийн ажлыг гадуур давхар ажил хийх эсвэл илүү цагаар ажиллах эсвэл магадгүй ухаад гарч болох. Нөгөө талаас ажилтаа анхаарал төвлөрч чадахгүй байх, ажилтаа дургүй болох, өөртөө билгүй бүхэндүү болох, анзаардах ажил дээрээс илүүцэж өөрийнхөө нэг уруу татах гэдэг янз бүрийн үйл хөдлөлүүд гаргаж болох юм аа. Тиймээс бид нар одоо яг эдгээр үйл хөдлөлтүүдэд чиглэж байгууллагын мотивацийн үйл ажиллагаа боловсруулах шаардлагатай. Ингэснээр эдгээр үйл хөдлөлтийг одоо анхаарч мотивацийн үйл ажиллагаа явуулснаар энэ хэрэгцээнүүд маань хангагдаж ухаан ажилтны сэжигтэй төвшин өндөр болох боломжтой. Эндээс төвлөж үзэхэд байгууллагын
шилэн сувны хүн байдаг. Тэгээд учраас бид хүний өдөөж гэж хөгжүүлж чадсан байгаа ажилтны төлөв байгаа. Харин үнээр ингэж хөгжүүлэхэд бол бид нар мотивацийг ажиллах хамгийн чухал юм аа. Энэс бид нар мотивацийг заашгүй шилэн ухааны үзэлтээр нарийн тодорхой асуудалч одоо болгохтойгоор болох шаардлагатай. Хөөе энэ судалгаа болохоор мотивацийн вектор загварыг ашиглаж байна. Яа, өөрийнхөө тусламж дөрвөлд ажлын янз бүрийн зүйлийг хамт төлөвлөж өгсөн.